Өнөөдөр зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний эвлэлийн хорооныхон нийтийн тээврийн салбартай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Үйлдвэрчний хорооны дарга Түр Батын хэлж байгаагаар нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Инх Цэнгэл болон тус нэгтгэлийн өмнөх дарга Одон Тунгалаг нарыг хууль бус шийдвэрээр нийтийн тээврийн ажилчдын ажиллах боломжийг хаасан үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн татварыг зогсоосон хэмээн үзэж байгаамаа. Хууль бус шийдвэр гаргасан гэх эхний асуудал нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн татварыг зогсоосон явдал гэлээ. Нийслэлийн удирдлагууд бол удаа дараа хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. Энэ удаа дараа зөрчихдөө бол Инх Цэнгэл гэдэг хүн байна. Одоо ажилласан намын Одон Тунгалаг гэдэг хүн байна. Энэ хоёр хүн бол одоо нэгэсэндээ үйлдвэртний үйл ажиллагаа хөндлөнгөөс оролцоод одоо татварын зогсоос бүх үйлдвэртний эвлэлийн татварыг зогсоосон. Энэ нь бол одоо 3 шатны шүүхээр хууль бус байна гэдэг асуудал ялагдаад тэгээ одоо ингэ зогссон байна. Тэгэхээр өнөөдрийг болтол одоо энэ 3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй. Одоо энэ автобус бааз дээр бол энэ татварыг татагдаагүй байна. Бид мэдээллийг тэнцвэртэй өргөх үүднээс энэ асуудлаар нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Инх Цэнгэлээс тодруулга авсан юм. Тэрээр үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн албан татварыг иргэдийн цалингаас авдаг тогтолцоо бол Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй. Хамтын гэрээ гэдэг зүйлд тусгах байдлаар тухайн ажилчид нь мэдэгдэхгүйгээр авдаг хэмээн иргэдийн зүгээс ч гомдол ихээр гарч байсныг хэллээ. Ажилчид нь мэдэгдэхгүйгээр авж байгаа энэ тохиолдол байгаа гэж бас иргэдэд ч гомдол гаргаж ирсэн. Тэгэхээр нийслэлийн засаг даргаас дүүргийн засаг даргатай байгуулсан гэрээнд бас энэ асуудлаар бас тодорхой заалт орсон байна. Өөрөөр хэлбэл яг хөдөлмөрийн хууль заасны дагуу одоо суудгалыг хийж байна. Тэгэхгүй бол янз бүрийн суудгал ажилчдын цалингаас авдаг гэдэг гомдол бид нар байнга ирдэг шүү дээ. Тийм баярын ёслол, тийм ой болно гэдэг сайн дурын бос байдлаар хурааж байгаа альва юмыг зогсоох чиглэл өгдөж бас гэрээ хийгдсэн байдаг. Үйлдвэрчний хэвэл шүүгдсэн. Шүүхийн анхан шатны шийдвэр бол одоо өөрөөр хэлбэл Инх Цэнгэл гэдэг хүн хууль зөрчөөгүй гэж гарсан. Давах шатны болон улсын дээд шүүхийн шийдвэр бол ер нь бол хууль зөрчсөн байна гэдэг хуулийг тайлбарлахдаа яг 2015 оны 10 сард үндсэн хуулийн цэцээс тодорхой төрлийн хэргийг шийдвэрлэхдээ улсын дээд шүүх тайлбар гаргахгүй гэснийг бас зөрчсөн байдалтайгаар тайлбарлаж шийдвэр гаргасан байгаа. Тэгээд ер нь бол шүүхийн шийдвэр хуультай зөрчилдүүл ер нь хуулийг дагдаг шүү дээ. Үндсэн хуулинд ч байж байгаа. Үндсэн хуулийн тайлбар улсын дээд шүүхийн тайлбар хуультай зөрчилдөг юм л хуулийг дагаж мөрднө гэсэн даган биелүүлнэ гэсэн заалт байгаа. Үйлдвэрчний эвлэлийнхний тавьж байгаа бас нэг асуудал нь мөнгө хураагч нарыг үндэслэлгүйгээр халсан гэв. Нийслэлийн засаг даргын 2014 оны 8 дугаар сарын захирамжаар нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн орон тоог батлахдаа 635 мөнгө хураагчтай байхаар заасан гэлээ. Гэтэл өнөөдөр 370 мөнгө хураагч ажиллаж байна. 265 мөнгө хураагчийг ажлаас нь халж хүний эрхийг зөрчиж байна хэмээн тэд мэдээллээ. 300 цаана 265 кондукторыг бол ямар нэгэн байдлаар халаад одоо оронд нь одоо энэ мөнгө хураагч нарыг одоо ажилуулж байгаа гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар энэ одоо 265 кондуктор одоо оронтой байсаар байтал одоо ажлаас нь халчихсан. Тэгээд энэ халсан кондукторууд одоо цалин мөнгө нь хаана вэ гэдгийг одоо яагаад энэ хүмүүстээр нь одоо ажлын орон тоог нь бүрэн гүйцээр нь ажилуулдаггүй. Мөн ажилчдын 2013 оны 2 дугаар сарын цалингаас эрүүл мэнд нийгмийн даатгалын татварыг хуульд зааснаас илүү авч нийтдээ 6-9 сая төгрөг илүү авсан хэмээн өнөөдөр мэдээлсэн юм а.